Сайн байна уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлийн 10 сарын дэвтэртээ бичээрэй. Тэгээд одоо энэ багш нь бичлэгээр хүүхдүүдтэй дэгийг таниулах гэж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв үгэнд ийн залгуурыг зөв залган бичих. За хичээлийн зорилго маань үг бүтээх, холбоо үг бүтээх, үгийг дүрмийн дагуу зөв бичих, дүрмийг ойлгон тогтоох, дасгал ажиллах. Анаграмыг тайлан үг бүтээгээрэй гэсэн. За энэ анаграм гэдэг маань юу вэ гэхээр үгний өсгөнүүдийг хойно урд нь оруулаад утга нь ойлгомжгүй болгосон бүлэг үгсүүд байдаг. Энэ үгсүүдийг зөв үг болгон бичих. За түүнээсээ илүү тухайн одоо бүлэг үгтэй утга нь таарахгүй байх тийм үгийг олох гэсэн ийм дасгал даалгавруудыг хэлдэг байж байгаа. За энд би хэдэн бүлэг үгсүүдийг гаргаж байна. Төдийлөн утга нь ойлгомжгүй. За эдгээрийг хүүхдүүд маань анхааралтай ажиглаад ямар үгсүүд байна вэ гэдгийг дэвтэртээ бичээрэй. За эхний үг маань эмээ. Хоёрдугаар үг эгч. Гуравдугаар үг аав. Дүү. Тавдугаар үг ээж. За өвөө. Хамгийн сүүлийн үг багш гэсэн үгсүүд байна. За тэгвэл энэ бүлэг үгсүүд маань гэр бүлийг илэрхийлж байна. За гэр бүлд багш төдийлөн багтдаггүй учраас эндээс илүү зүг нь багш гэдэг үг байна. За дараа нь нэг жижигхэн дасгал ажиллая. Энэ юу вэ гэхээр саяны гарч ирсэн анаграмаа тайлбар гарч ирж байгаа энэ үгнүүдээ эр эмээр нь ялгаж ярилцъя. За эмээ гэдэг үг маань орсон учраас эм үг. Эгч ямар одоо их шиг орсноосоо шалтгаалаад эр үгүй эм үгүй гэдгийг тодорхойлогддог байж байгаа. Бас орсон учраас эгч гэдэг үг маань эм үг байх нь. За аав гэдэг үг маань орсон учраас эр үг. Дүү. За дүү гэдэг үг маань орсон учраас эм үг. Ээж гэдэг үг маань эм үг. Өвөө гэдэг маань бас эм үг байх нь. Багш эр үг байх нь. За багш нэнд ялгаад бичсэн харагдаж байна. За саяны гэр бүлийнхэн гишүүдийг энэ машин гэсэн энэ үгтэй холбоё. За аавын машин. За тэгвэл сая багш нь аавын гэж үгтэй холбоод машиныг холбоо үгтэй болгоод хэлчихлээ. Тэгвэл аавын гэдэг үг маань эр үг учраас эр үгүй бичнэ. Бид нар ингэж мэддэг байж байгаа тийм ээ. Өнөөдрийн хичээл дээр ингэж заасан байж байгаа. За тэгвэл энд эмээ санал дээрээ сууж байна. Эмээ сандал гэдэг хоёр үгийг хооронд нь холбоё. Тэхийн тулд бид нарт урт гişгээр хэлсэн залгуур хэрэгтэй байна тийм ээ.
За тэгвэл эмээ санал гэдэг үгээ эмээгийн санал гэж бичнэ. Яагаад гэж юм гэхээр эмээ гэдэг үгний сүүлийн төгсгөл нь одоо урт гişгээр төгссөн үг байна. Тэгвэл урт гişгээр ихсэн залгуур залгаж байгаа учраас дунд нь бид нэр заавал г гэсэн энэ гэгүүлэгчийг жиргэлж холбоо үүсгэх хэрэгтэй болчихно. За сургуулийн сурагчид, сургуулийн хүүхдүүд. За сургууль гэдэг үгээ анхаарч харъя. Энэ үг маань эр үг. За төгсгөл нь зөлийн тэмдгээр төгссөн байна. Тэгвэл сургуулийн хүүхэд гэд бичиж тэхийн тулд зөөлний тэмдэг маань и болно. И болдог байж байгаа. Тэгэхээр зэрэг эр үгийн и бичихгүй, эм үгийн и бичдэг. За багш шохойгоор самар дээр юм бичиж байна. За багш шохой гэсэн хоёр үгийг холбъё. За багш гэдэг үг маань эр үг, төгсгөл нь иш байж байна. За энэ дээр урт гişгээр гэсэн залгуур залгаад багшийн шохой гэдэг үгийг бичгэд бас эм үгийг бичдэг. За сурагчийн харандаа гэдэг хоёр үгийг хооронд нь холбоо үг үүсгэе. Сурагч харандаа. Тэгвэл сурагч гэдэг үг маань харахад эр үг боловч төгсгөл нь чэгээр төгссөн байна. За тэгэхээр эм үгийг бичих нь. За эндээс одоо та бүхэн харж байгаа хүүхдүүд ээ. Сургууль гэдэг үг маань зөөлний тэмдгээр төгссөн, багш гэдэг үг маань ишээр төгссөн, сурагч гэдэг үг чэгээр төгссөн. За эндээс ингээд дүгнэлт хийгээл хараад байгаа хүүхдүүд ээ. За тэгвэл энд ангийн сурагчид багшийнхаа өмнө зогсгосон ширээг хаасан байж байна. Тэгвэл ангийн ширээ гэдэг холбоо үгийг үүсгэе. Тэгвэл анги ширээ гэдэг хоёр үгийг хооронд нь холбох хэрэгтэй болж байна, тийм ээ. Тэгэхээр анги гэдэг үгний төгсгөл нь и гэж байна. Балархай гişг нь и гэж байна, тийм ээ. За тэгвэл энэ дээр урт гişгээр гэсэн залгуур залгаж ангийн гэдэг үг бичиж гэхээр нөгөө и маань гэгдээд урт гişгээр гэсэн залгуур нь эм үгийг залгаж үчгээр ийм дүрмтэй байх нэ. За үүнээс юу гэж хэлж чинь вэ гэхээр эдгээр одоо хэдийгээр эр үг боловч ж, ч, иш, зөөлний тэмдэг, хэлний хоолойн г. За тэгээд игээр төгсөн ийм тохиолдлуудад бид нар дандаа эм үгийн и залгаж бичнэ гэсэн юм дүрм гарч ирж байна. Энэ нь эр үгэн дээр одоо эр үгийн залгаж бичнэ гэдэг энэ дүрмийг гажиж байгаа юм. За дүрмийн гажилтаа багш нь тайлбарлаад бичсэн байна. Ж, ч, иш, зөөлний тэмдэг, г, игээр төгсөн үгэнд эм үгийн и буюу энэ хоёр и бичсэн энэ залгуурыг залгаж бичдэг гэсэн юм дүрм байж байгаа. За үүнийг яагаад дүрмийн гажилт гэж нэрлсэн гэхээр эр үгэнд л одоо эр үгийн залгаж бичнэ гэдэг дүрмийг өөрөлдвөл яг энэ тохиолдол дээр гажиж байдаг. Үүнийг дүрмийн гажилт гэж нэрлэдэг байж байгаа. За даалгавар дээр залгуурыг аль одоо тохирохыг нь залгаж бичээрэй гэсэн ийм заавартай байна. За энд тагш гэдэг үгийг хараарай хүүхдүүд ээ. Тагш гэдэг маань модон аягийг хэлдэг. За угж мал амтан одоо угжих тэр эврээр хийсэн сүү одоо дамжуулж өгч байгаа тэр зүйлийг угж гэж нэрлэдэг байж байгаа. За навч, цаг, хонь. За эдгээр үгсүүд маань бүгдээрээ эр үг боловч төгсгөл нь иш, ж, ч, г зөөлний тэмдэг байна. Энэ тохиолдлууд дээр дараах хоёр урт гişгээр гэсэн залгуурыг алийг нь залгаж бичих вэ, тохируулан залгах вэ гэдгийг сайн анхааралтай харж хийгээрэй. За бичлэгийг багш нь одоо ангийн групп руу оруулах учраас бичлэгээ зогсоож агаад хараад анхааралтай бичиж агаарай хүүхдүүдээ. За гэрийн даалгаварт говь гэдэг үгэнд тохирох нөхцөлийг залгаж ичээрэй. Доор нь 3 одоо хариулт байна. Эндээс зөвийн сонгож дугуйлах нь байна. За эр үгэнд ийн, ийг, ийн нөхцөлийг л залгана.
Энэ одоо үнэн үү худлаа юу гэдгийг нь дугуйлж өчгнэ. За тохирох залгуурыг залган холбоо үг харгалзуулаарай гэж нь холбоо үгтэй. Цоож, өгж, шавж, устгах, угаа, цоожил гэсэн ийм 6 үгсүүдийг хоорондоо холбоо үүсгэж өчгнэ. За энэ дээр багш нь нэг үгийг зориудаар алдаатай бичсэн байж байгаа. Тэр алдаатай бичсэн үгийг та бүхэн олж үчээрэй хүүхдүүдээ, зөв болгож үчээрэй. За энэ гэрийн даалгаврыг тэгээд ангийн classroom-д илгээгээрэй. За classroom-д илгээгээрэй дахин хэлээд байгаа учир нь буцаагаад даалгаврыг нь үнэлээд дүн тавиад ээж аваах нь Gmail хаяг руу илгээж байгаа. За хүүхдүүдтэй амжилт хүсье хаа.